байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. C-pop art нэвтрүүлгийн энэ дугаарын зочноор B&G брендийн Азийг хариуцсан захирал ноён Гийом оролцож байна. Юуны өмнө 300 жилийн ойн баярын мэндийг хүргэе. 300th anniversary of the B&G. So happy 300 years. Маш их баярлалаа. За эхлээд өөрийгөө танилцуулна уу? За тэгье. Намайг Гийом Владоча гэдэг. GB гэж дуудаж болно. Би Barton and Gisti компанид Аз нумхан далайн бүсийн экспортын захирал хийдэг. За тэгвэл B&G брендийн түүхийн тухай бидэнтэй хуваалцсан уу? Barton and Gisti компани талаар ярих зүйл их байна. Францын үйлдвэрлэлийн салбарт түүхэн бэлэг тэмдэг болсон компани. 300 жилийн түүхтэй. 1725 онд 2 гэр бүл үүсгэн байгуулсан. Barton болон Gisti-ийн гэр бүл. Гэр бүлийн энэхүү нэгдлээс улбаалan бид дэлхийн олон улс руу дарсаа экспортлсон анхны дарсны компанийг байгуулсан юм. Ингээд бид Австралид хүрсэн анхны дарс болж чадсан. 19-р зуунд Америкт аль хэдийн тэргүүлэх брендийн нэг болж байсан. Мөн Мексикт хүрсэн анхны Франц дарс болсон. Түүнчлэн бид бүр 19-р зуунд Австралид усан үзмийн талбай хөгжүүлж Cabernet Sauvignon дарсаар хангаж байсан. Та яагаад дарсны зах зээлийг анхнаасаа сонгосон бэ? Сонирхолтой асуулт байна. Мэдээж дарс бол Францын соёлын нэг хэсэг. Анхнаасаа ч байсан. Франц улс дарсыг маш олон жилийн өмнөөс үйлдвэрлэсэн. Франц гэр бүл бүхэнд хүүхдүүд аавыгаа өдрийн хоол, оройн хоолн дээр хундаг дарстаагаар харж өсдөг. Энэ нь уламжлал болсон дарсны хэрэглээ. Тэгэхээр хаанч бүх гэр бүл дарстай хамт байдаг. Өсч том болох тусам би дарсны зах зээлийг илүү их сонирхох болсон. Шинэ дарс, шинэ бүс нутагт, шинэ улс орнуудад суралцах зүйл маш их байдаг тул маш сонирхолтой салбар. Үнэхээр сэтгэл хөдлөм. Би хэдэн жилийн өмнө дарсны бизнестэй ажиллахыг үнэхээр их хүсэж байсан. За тэгэхээр таны өсвөр нас дарстай ойрхон байсан учраас ерөнхийдөө дарсны зах зээлийг сонгосон гэсэн үг байх нэ. Тийм ээ. Хүнд өргөлж сонголт байдаг. Гэхдээ энэ салбар ажиллахад хөгжилтэй салбар гэдэг нь үнэн. Аялаж, дарс туршиж, танилцуулж, маш олон төрлийн хүмүүс улс орнууд өөр зах зээлтэй танилцж байна. Энэ бол маш их мэдээлэл, маш их сонирхолтой туршлага юм. Бид танай компани тухай ярилцсан. Тэгэхээр энэ 2025 онд B&G брендийн хувьд онцгой жил болж байна гэж хэлсэн. Та энэхүү сэдвийн тухай манай хэрэглэгчдтэй бага зэрэг хуваалцаж болох уу? Тийм ээ. Үнэхээр 2025 он бол компанийн хувьд онцгой жил байлаа. Юуны өмнө би түрүүн хэлсэнчлэн 2025 онд бидний 300 жилийн ой тохиож байна. Энэ нь биднийг Бордогийн хамгийн эртний худалдаачин гэдгийг нотолдог. Бид 6 сард Бордогийн хамгийн сайхан газарт гайхалтай оройн зоог, гайхалтай шоу, томоохон ивент арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэсэн. Гэхдээ үүгээр зогсохгүй бид дарс сонирхогчдын саналаар Европын шилдэг дарсны үйлдвэрээр сонгогдсон. Өө тийм үү? Тийм ээ. Гайхалтай шагнал. Бид үүгээр маш их бахархаж байна. Тэгэхээр та надад энэхүү Wine Enthusiast энэхүү шагналын тухай дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч. Маш амархан. Америк нэгдсэн улсаас гаралтай дэлхийн хамгийн том дарсны сэтгүүл. Тэд жил бүр дарс үйлдвэрлэгчдийн дунд Европын болон дэлхийн шилдэг шин дарсны үйлдвэрийг сонгодог бөгөөд бид энэ тэмцээнд Европын шилдэг дарс үйлдвэрлэгч шагналыг хүртсэндээ бахархалтай байна. За тэгэхээр дараагийн асуулт B&G брендийг дэлхийд даяар түгээн борлуулдаг бизнесийн талаар хуваалцаач. B&G брендийн хувьд нэр төрлийн сонголт маш арвин. Бидэнд улаан, цагаан, ягаан дарс болон тактикийн мөн Chateau Magnol зэрэг перфюм зэрэглэлийн дарснууд байдаг. Энэ нь үнэндээ хаанч дасан зохицох боломжтой гэсэн үг. Бидэнд мөн оргилуун дарс байдаг. Тэгэхээр энэ нь ерөнхийдөө ямар ч зах зээлд зохицдог.
Төсөөлбөл энэтхэгийн хэрэглэгчдийн амт Австрали, Монгол, Америкээс өөр. Тиймээс бидний нэр төрөлд маш олон бүтээгдэхүүн байгаа тул дэлхийн зах зээл бүрийн хүлээлтэнд нийцэх хамгийн сайныг сонгох боломжтой. 300 жилийн мэдлэг, 300 жилийн экспортын туршлага гэж хэлж байсан. Бид мэдээж олон улсад тэргүүлэгч Франц брэндүүдийн нэг. Бид Аз нумхан далайн олон оронд Франц эсвэл Европын номер 1 брэнд болж байсан. Тиймээс дахин хэлэхэд энэ бол маш их ажил. Гэхдээ энэ нь зөвхөн зах зээл дээр очиж үзэхээс гадна дарсны чанарын баталгаа болж байгаа юм. Та дэлхийн хамгийн шилдэг дарсны борлуулалтын багтаа байж чадна. Хэрв чанартай дарсан байхгүй бол та амжилтанд хүрэх боломжгүй. B&G дарсны чанар маш хүчтэй тул жилээс жилд алхам алхмаар зах зээлд тэргүүлэгч болж байна. Бас нэг сонирхолтой зүйл нь бид duty free shop-уудад Францын тэргүүлэгч брэндүүдийн нэг. Энэ бол бидний хувьд маш чухал сувг юм. Азийн бусад орнуудтай харьцуулахад Монголын хэрэглэгчийн ялгаа юу байна? Бидний дарсны мэдлэг соёл хэр зэрэг байна вэ? Comparing to Asian consumers. So how is our knowledge? How is our wine culture? Please tell me like this kind of. Аз нумхан далайн бүс нутагтч тэр байтугай дэлхийн хэмжээнд үйлдвэрлэгч улс орнууд олон байгаа. Хятад бол үйлдвэрлэгч орн. Япон мөн үйлдвэрлэгч орн бөгөөд 40-50 жил дарс импортлж ирсэн. Австрали улс бол дарс үйлдвэрлэгч, Шинэ Зеланд, Америк гэх мэт. Тэгэхээр ер нь мэдээж үйлдвэрлэгч орнууд дундаж хэрэглэгчдээс өндөр мэдлэгтэй байх нь ойлгомжтой. Үнэн дээр Монгол бол миний хувьд сүүлийн 5 жилээр бодоход Аз нумхан далайн бүс нутгийн хамгийн эрч хүчтэй зах зээлийн нэг байж магадгүй. Учир нь 5 жилийн дотор супермаркетад дарсны сонголт чанар нь улам сайжирч, лангуун дээр илүү олон бараа тавигдж байгааг харж байна. Тиймээс энэ бол маш сонирхолтой, хүсэл тэмүүлэлтэй зах зээл юм. Тийм ч учраас жил ирэх бүр том хувьслыг харж байгаа болохоор улам бүр ирэх дуртай болсон. Please tell us in your experience. За тэгэхээр сүүлийн асуултаа тавья. Таны туршлагаас шинэ хэрэглэгч болон дарсан дурлагчдад B&G брендийн ямар төрлийн дарс санал болгох вэ? Wine lovers from the B&G brand. За тэгэхээр шинэ хэрэглэгчид дарсыг тийм ч их ууж тасаагүй эсвэл зүгээр л хөнгөн таашаал авахын тулд хэрэгэлдэг. Энэ тал дээр би өөр төрлийн дарс санал болгож байна. Нэг нь энэ Cuvée Special дарс. Энэ нь илүү чихэрлэг төрлийн амттай. Монголын хэрэглэгчдийн хүлээлтэнд амт нь маш их нийцэж буй амт. Чихэрлэг амт нь тэдэнд үнэхээр таалагддаг гэдгийг ойлгосон. Тиймээс бид энэ төрлийн дарсан дээр маш сайн үр дүнд хүрсэн байгаа. Өөр нэг санал болгох дарс бол уухад эвтэйхэн онцгойсон сортын дарс юм. Энд бидэнд Merlot төрөл байна. Гэхдээ бидэнд үүнээс гадна улаан дарсны Cabernet Sauvignon, цагаан дарсанд Chardonnay зэрэг төрлүүд байгаа. Ийм хэмжээтэйгээр болон нэг хүний хэрэглэн зориулсан жижиг лонхтойгоор мөн байгаа. Эдгээр дарснууд нь уухад хөнгөн амтыг нь ойлгож мэдрэхэд тохиромжтой, маш энгийн, тийм ч төвөгтэй биш байдаг. Тиймээс энэ нь өдөр бүр уухад зориулагдсан бөгөөд гэртээ уудаг ундааны нэгэн ч гэж хэлж болно. Okay. Та мөн дарсан дурлагчдын тухай дурдсан. Дарсны талаар илүү өндөр түвшний мэдлэгтэй хүмүүс. Бид Бордо компани учраас энэ бол манай нэр төрлийн хамгийн чухал дарс юм. Энэ бол манай Бордо дарс. Тиймээс B&G нэр төрлүүдэд Бордо дарс нь маш чухал. Энгийн нэг Бордо дарс боловч энэхүү дарсыг амталж үнэрлэхэд Бордо бүсийн онцлогийг илэрхийлдэг. Учир нь Бордод бид янз бүрийн усан үзмийн холимог хийдэг. Ихэвчлэн Cabernet Sauvignon, Merlot, Cabernet Franc ордог. Ерөнхийдөө царс модон торхонд 6 сар хадгалдаг. Тухайн дарсыг амтлахад түүний нарийн нийлэмж, сэтгэл татам үнэхээр сонирхолтой онцлогийг та мэдрэх болно. Тиймээс би үүнийг дарсан дурлагчдад санал болгоно. Мөн маш онцгой үйл явдалд мэдээж Chateau Magnolia-г санал болгоно. Хэрв хэн нэгэн Францад Бордо руу явах гэж байгаа бол номинтой холбогдоод бидэн дээр зочлоорой. Бид зочлох гарын авлага болон хэрхэн зохион байгуулах боломжтойг мэдэгдэнэ. Хэн бүхэнд нээлттэй шүү. Уг нь манай төв офис тэнд байрлаж байгаа. Мөн тэнд энэ Chateau Magnolia дарсны гарын авлага байдаг юм аа. Хамгийн сонирхолтой мэдээлэл бол энэ дарсны шошгон дээр 2020 он гэсэн байгаа.
Энэ яг ямар учиртай билээ? Жил бүр өөр чанартай бүтээгдэхүүн гардаг гэсэн үг юм аа. Хэд их бороо орвол усан үзмийн модны хувьд тийм ч сайн биш. Хэд их нартай бороо орохгүй байна гэж төсөөлөд үзвэл бас нэг өөр. Энэхүү 2020 он бол бороо болон нарны хувьд төгс жил болж өнгөрсөн тул гайхалтай байсан. Бид энэхүү дарсаар 2020 онд авсан медалийг эндээс харж болно. Бид 97 оног уг дарсан давсан. Энэ нь юуг илэрхийлж байгаа вэ? Олон янзын дарсыг туршиж үзэх нэг шүүмжлэгч танд байна. Чанарын стандартыг хангасан дарс 86-аас 88 оноо авдаг бол 90 онооноос эхлээд маш сайн дарснууд оноо авдаг. 95 онооноос дээш бол үнэхээр гайхалтай дарс гэсэн үг юм. 97 оноотой энэ дарсны хувьд үнэхээр хангалттай, сайн чанартай дарс. Энэ бол маш хүчтэй илэрхийлэмжтэй бөгөөд үнэхээр гайхалтай дарс гэсэн үг. It's absolutely stunning. It's a very strong performance and it's an amazing wine. Thank you. Өнөөдөр бидэнтэй уулзаж өргөн мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Joining us today. Thank you. Thank you very much to everyone. За тэгэхээр үзэгчдээ та бүхэнд нэмэлтээр хэлэхэд бол саяны зочны маань тайлбарласнаар яг энэ дарсан дээр байгаа оноо маань маш их чухал болж таарах нь. Тэгэхээр та бүхэн дэлгүүрээр явахдаа дарсныхаа оноог хараад 90 онооноос дээш болвол тухайн дарсыг итгэлтэйгээр сонгож болох нэ. За тэгэхээр үзэгчдээ өнөөдрийн Sip-Up Art подкастын маань энэ удаагийн зочноор B&G брендийн төлөөлөгч ноён Гийом оролцлоо. Тэгэхээр бидэнтэй хамт байж подкастын маань сонирхон үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. And happy 35th anniversary to the Narang Group. Okay. Happy anniversary.